Сайн байцгаана уу? Энэхүү ярилцлагын маань сонсож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Натур шуудас сургалтын төвөөс бэлтгэн өргөдөг подкастнда бид нар эрэгтэй опера оролцогчойгоо урьж оролцуулсан байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Аман өдрийн мэнд хүргэе. За өөрийгөө юуны төрөнд танилцуулаач. Намайг Мөнхтөл гэдэг. Одоо 24 настай. Тэгээд Герман улсад За хамгийн түрүүнд ер нь опероор явж исэн үеэс нь асууж эхлэмээр байна да. Ер нь бол опер хөтөлбөрийг анх яаж мэдчихваа те юу гэж бодож бас явж ив тэр талаараа хуваалцаач. анх 2020 онд би Японд сурдаг байсан. Тэгээд Японоос буцаж ирээд дөнгөж байдсан чи яг ковид гараад. Тэгээ ерөнхийдөө нэг бүх юм нэг юм ер нь өөр болцсон. Тэгээд яг Монголд хөгжлүүд сурах уу яах вэ гэсэн бодолтой байж байсан чинь манай нэг найз багын найз маань Австрид сурдаг. Тэгээд тэр ер нь энэ талаар хэлж ирсэн. Нааш Европ опер гэдэг хөтөлбөр байдаг шүү дээ. Тэгээд тэрнгээр наашаа ирж тэгэхээр би анхандаа юу байд юм болоо гэдэг тэгээ ер нь судалж үзсэн. Тэгээд гэсэн чинь яг сонирхолтой санагдчихсан ер нь. Тэгээ наашаа гарахад ч айгүй тийм амархан ер нь хэм хэцүү юм байхгүйсэн. Тэгээд судлаад үзсэн чи яг тэр үед натур шүтс эрдэнэтэд нэгдэжсэн нэг салбар. Окей гэдэг. Тэгээд очиж уулзаад тэгээ энэ герман хэл сурч эхэлсэн. Тэгээд тэр үед ч бас тэгээ ковид яг нэг Монголд хиндэ гараагүйсэн шүү дээ. Дараа нь гарсан шүү дээ, тий. Яг тэр үеэр нь бас тэгээ ер нь карантинлэгдээд тэгээ байж хат нэг айл надтай холбогдчихсан Германаас Франкфурттай ер нь ойрхон Мэдлэг Хүндау гэдэг жижигхэн тосхон гэх юм уу ер нь тэнд амьдардаг хоёр хос. Окей. Тэгээд яагаад болохгүй гэж бодоо тэгээ ер нь ямар ч намайг авъя гэж тохироод тэгсэн чи яг ковид гараад бүх юм хаагдаад манай тэр айл жотцоош айл юусэн айгу удаан хүлээсэн ер нь бараг жил. Тэгээд дараагийн зам Германы нэг тусгай үүргийн ширүүлээ. Тусгай нислэг байлгүй тэрнгээр наашаа мятын юугаар шууд наашаа. За анх тэгээд оперыг нэг талаар судалж байхдаа натур шуудсаас өөр газраар явах гэж юу нүзнэ үү? Тэр талаар судалгаа хийжсэн үү? Гэхдээ би уусаад эрдэнэтэд өөрөө манай гэрийн амьдардаг болохоор тэгээ хаана ойрхон юу вэ? Тэнд л юу арай дээр юм болов гэж утсан Улаанбаатар руу уусаа очих. Сонирхолгүй. Тэнд яагаад явах вэ гэдэг. Тэр нь ойрхон байсан. Тэгээ ер нь бас хамгийн удаж байгаа хамгийн юу нь баг натур шүтс болж таарах шиг болсон шүү сүлд. Монголд хамгийн удаан үйл ажиллагаа явуулж байгаа компани тий. Тий. Өнөө. Тэг харин тий. Тэгээд ер нь нөгөө арай угаасаа ч айгүй нөгөө нэг даж хүмүүс байсан. Анх холбогдол яхад л тий. Тэгээ ер нь тэрнгээр шийдэл натур шүтсэл ер нь бүх юм хийсэн тий. Өөр юм руу нэг яагаагүй. За тэгээд ямар ч байсан опер хөтөлбөрөөр явахаар алжээ. За очоод одоо ингээд энчээ байгаа одоо эрэгтэй хүмүүс явах гэхээр жоохон боломж нь хязгаарлагдмал байгаа гэх юм уу? Манайхаас ингээд өөр газар бараг л явуулдаггүй. Тэгээ ингээд яг эрэгтэй хүн явахаар яа гэдэг энэ төр гээд ер нь бол тэр талаар айгүй их сонирхдаг байхгүй хүмүүс. Тэгээд бас нөгөө нэг хүүхэдтэй ер нь бол ажилтдаг шүү дээ. Тэгэхээр бас эрэгтэй хүн болохоор хүүхэдтэй ажиллахаар бас яах вэ энэ төр гээд ер нь бол нэг тиймэрхүү юмнууд байгаад байдаг. Тэгэхээр өөрийн чинь үед яг опероор очоод хүүхдүүдтэй хэрхэн харилцдаг байв те яг юу хийж өнгөрөөж ив. Тэгээ мэдээч хэрэг 4 хүн байсан гэхээр чинь бас ер нь хүндрэлтэй асуудлуудаас мэрсэр гарсан л байх гэж бодож байна. Ер нь оперийн жилийн талаар яриач. Анх тэгээ ирээд би яг ер нь нөгөө 4 хүүхдийн 3 нь болохоор ерөнхийдөө том хүүхдүүд байсан. 2 нь 11-тэй 2 ихэр хамгийн том нь 14-тэй хүүхэд байсан. Хамгийн бага нь 5-тай байсан намайг ирж байхад. Тэр нь багтаа нь ер нь их хвчлэн цагийг өнгөрөөдөг байсан. Ихэнтэй бол яг нэг
юу хийхээ яг жоохон мэдэхгүй байгаад гэсэн. Яах ёстой юм гэдгээ. Тэгээд яваанда тэгээ ер нь гайгүй юу ойлгочих гэсэн. Би аав ээжтэй ч гэсэн ярилцсан. Тэгээ ингээд нөгөө дөрвөн эрэгтэй хүүхд болохоор намайг нэг жоохон босс бай гэд. Тэгээ ер нь за ойлголоо би жоохон даргалж харьцах юм байна гэж бодоод. Тэгээ ерөнхийдөө тэгээ өөрөө биш нөгөө нэг айлын том тэгээ хоёр дүүтэй болохоор их амар хүндрэлтэй юм гараагүй. Гараагүй юм шиг л одоо бодохоор санагдчихэв. Тэгээд яхэл ер нь яг нөгөө эрэгтэй хүүхдүүдтэй яаж байдаг яг тэгж л байсан. Тэгээд эхэндээ яг жоохон хэлний бэрхшээл гарч ирсэн яг нөгөө нэг чих хонгоо нэгш нэг цаг байдаг шүү дээ яг ирээд. Тэг нэг 3 сар орчим бол нэг жоохон юм ойлгохгүй жоохон тиймэрхүү байсан. Тэгээ яг хэл ерөнхийдөө явандаа сайжраад. Тэгээ ер нь их ахтар асуудал болж эхэлсэн. Тэгээ нэг хүүхдүүдтэйгээ яг аль жоохон л хүүхд юм чинь тэгээд өдрийн би нэг ойролцоогоор 4 цаг юм уу 5 цаг орчмыг цуг өнгөрөөдөг байсан. Тэгээ яг тэр хооронд ч их юм болно тэгэл. Ер нь болсон. Гайгүй л байсан шиг санагдаж байна одоо яг бодглохлоор. Одоо ингээд бодохоор ч бараг 3 жилийн өмнө ч юм уу ахна шүү дээ тий. Тэгээ одоо бараг 3 жилийн өмнө гэсэн үг тий. Яг нэг жоохон үгэнд орох нэг энд чинь Монголоос өөр шүү дээ. Монголд чинь нэг хүүхдүүдтэй арга хэмжээг нэг арай өөрөөр авдаг. Энд болохоор хийж болохгүй. Тэгэхээр эрэгтэй апер ч юм эмэгтэй апер ч гэсэн яах юм бол нэг дуртай ямиг нь олж мэдээд тэрнгээр нь л боох хэрэгтэй юм билээ шүү ер нь хүүхдүүдийг. Тэгж ч үгэндээ оруулна. Тэгэхээр яг аав ээжтэй нь ер нь аюулсаа ойлголцох стан байлаа ер нь. Тэгэхээр тэрний тулд хэлээ сайн сурах хэрэгтэй. Монголд ер нь хэлээ нэлээд ажиг болгочоод ирсэн зүгээр болов гэж би бодож байна. Тэгээд тийм угаасаа нэг хэсэгтээ нөгөө нэг чих онгоохгүй жоох уудна. Тэр бол яг хөө тэгээд яванда нэг арай гайгүй болно. Хүн болгон ч өөр өөрийн нэг юм хэлний онцлог байгаа шүү дээ. Нэг ярьдаг өөр. Тэгээд тэнгуэл тэрийг гайгүй ойлгоод одоо тэр гэрийнхнийгаа ч юм уу гайгүй ойлгоод ирэхлээр ер нь ярьж байгаа юм ер нь ойлгочтой болчдөг. Тийм. Тэгэхээр дагаад учир зүгээ ч гэсэн амархан л олцдог болох гэдэг Тийм тийм. тэгээд яванда угаасаа би нэгээ таньжлаа шүү дээ. Тэгээд тэнгуэл ер нь яванда тэгээд ер нь гайгүй л болоод эхэлнэ л дээ. Анх угаасаа тэгээд шинэ орчинд ирж байгаа болохоор мэдээж хүндрэлтэй юмуд гарна. Тэгэхээр тэрэнд оперхон ер нь хажуугаар одоо хэлний курс энтерт бол явдаг гэсэн баг тий. Тэгээд аялалд зугаалж ер нь бол чадчихсан уу? Яг оперхон одоо хүүхдтэй 4-5 цаг өдөрт өнгөрөөдөг гэсэн гэдгсэн шүү дээ. Тэрнээс гадуур ер нь яг ямар үйл ажиллагаа явуулж яаж байдаг гэсэн бэ? Хэлний курст манай айлсд намайг суулгахыг гээд угаасаа анх очиход л тэгжсэн. Тэгээ би өөрөө хэлний курс ерөнхийдөө Германы дээр яг Volksschule-д нь би сууя гэсэн юуг нь үгүйгээ хэлсэн. Тэгээ би Монголоос ерөнхийдөө юу гарсан? Хэлний курсээ. Тэгээ дөрмөө Монгол хэлээрээ тийм Монгол хэлээрээ герман хэлээ тайлбарлуулад нөгөө нэг сурчглаар илүү амар. Тийм нөгөө нэг энэ яагаад вэ гэхээр би дахиад өмнө өөр хэл сурч ирсэн гадаадд яг. Тэгэнгүүт надад нэг жоохон туршлага байсан. Би яг яаж хэл сурдаг юм бэ гэдгээ би олоод мэдсэн байсан байхгүй. Тэгээд тэгэнгүүт л надад Volksschule-д нь ингээд явахлаар амар удаан нэг курсыг дотор нь 2 моёр хуваадаг байхгүй. Тэгээд хэцүү санагдсан. Тэгэж юм удаан тэгээд үнэтэй бас хажуухаар нь. Тэгээд 7 хоногт нэг 2-3 хон. Тэгээд би яс нэг юунд нь суусан байхгүй. Тэр үед чинь корона гэдэг нөгөө нэг танхимаар хичээлэх бүх юмыг хорцсон. Тэгээд онлайнаар тэр яг бүлэгийнх нь хэлний курсынх нь нэг юунд нь суусан. Тэгэхэд бол тэнгуүлээ за ер нь дими юм байна. Тэгээд Монголоос ер нь курс авсан. Тэгээд хажуугаар нь яг өглөөд бол надад аягүй их ер нь зав байдаг гэсэн. Өглөө хүүхдээ цэцэрлэгт нь хамгийн нэг баг хүүхдээ цэцэрлэгт нь өргөдөг чинь цэцэрлэгийн ойрхон. Тэгээ өдөр баг 4 мөр болтол ерөнхийдөө баг завтай.
Аагүй нэгэн үед нэг манай үлдсэн 3 хүүхэд маань ирдэг байсан юм сургуулиасаа. Яг хөө тэдрийг нэг тусч авна. Тусч авна гэж одоо нэг гэрт нэрснийг нь бүртгэн. Аха. Тэгээд өдрийн хоол хийхээр бол цуг хийчихнэ. Тэгээд эсвэл өөр нэг идэж уух юм уу хаяа бэлтэн. Нэг тийм амар их бэлтэж байгаагүй. Тийм. Тэгээд өглөөд бол би ер нь тэгэл жижигэн тасган байсан болохоор яг өөртөө аягүй их цаг гартан та ер нь хэлээ хийдэг байсан. Тэгээд хажуугаар нь өөрөөс шинэ юмнууд ерөнхийдөө зөндөө сурсан. Тэгэхээр их завтай байсан. Одоо яг бат. Тэгээ ер нь яг өөрийгөө хөгжүүлэх тал дээр л ажилласан. Яаж зөв унтдгийг ч юм уу жишээлбэл. Аха. Тэгээ тиймэрхүү жижиг сажиг юмнууд аягүй их сурсан. Хажуугаар нь зарим нэг өөрийнхөө сонирхдаг чиглэлийн юмнуудыг мэдлэгийг дэвшлүүлсэн. Тиймэрхүү юмнууд хийсэн. Өөртөө нөгөө цаг гаргасан болохоор тий. Тэгээ өөртөө аягүй их цаг гарсан болохоор ер нь тэгээ юу ээж болох уу гэж бодоод тэгээд өөрийнхөө дуртай юмнуудыг илүү судалж эхэлсэн. Тэгээд аяллаа хувьд би гэрийнхэн газ фамилитэйгаа юу руу явсан? Норд Си одоо хойд Германы хойно гэдэг талаар руу нэг арал байдаг тэнд нь 7 хоногор явсан. Тэгээ өөрчн би нэг бас найзуудтайгаа Бон гэдэг хот руу явсан байна. Бас Карлсруhe хот руу очсон. Тэгээ ерөнхийдөө ерөн цавтай байдаггүй. Тэгээд би хоспитализанд ер нь чөлөөтэй байдаг гэсэн. Аяа чухал юм гарвал манай газ авч хоёр манд ер нь хэлдэг. Чи нэг сайн байгаад өгөөч, энэ бүтэн сайн байгаад өгөөч ч юм уу. Тиймэрхүү юмнуудаа. Тэрнээс бусдаа би хавтан сайн фри байдаг гэсэн болохоор ер нь Ванкуверт руу бас найзууд дээр ирж найзтай бас амнахтай энэ хавар жоох юм. Зарим нэг хүмүүсийн ингээд зөвлөгөөг харангуут одоо ингээд опероор очиж одоо бараг 1 жилийг алдчихаар тийм Монголдоо ингээд хэлээ нэг миг болгож сурчаад 1 жил хэлээ сурчаад баг их сургууль мургууд ирсэн дээр гэдэг ч юм уу те. Тэгэхээр таны бодлоор ер нь ямар байсан бэ гэдгийг л би юу асуух гээд байгаа байхгүй юу? Орчинд нь очиод үтцсэн хүний хувьд. Яг хэл сурах тэгээд ер нь ямар ч юм сурдаг хүнээс нь өөрөөс нь шалтгаалах туу. Тэ хаач байсан. Тэгээ хүмүүс байгаа шүү 5-6 жил болсон. Гэхдээ гэрмай сураагүй ч юм уу те. Зөвхөн монгол хүрээлэлтэйг монголчуудтайгаа байдаг. Зөвхөн монголоор ярьдаг. Тэгснэ монгол компанид ажилладаг ч юм уу. Тэнгүүл герман хэл шаардлахгүй те. Ямар нэг бичиг баримт ч юм уу элдв газар очиж уулзах хэрэгтэй боллоо. Тэнгүүл хэл мэддэг хүн дагуулж авчдаг ч юм уу. Тийм хүмүүс ч бил байг. Тэгэхээр хаанч байсан. Тэр нь өөрөөс нь шилтгаалж шүү дээ. Тэгээд нэг дургуй төвчхүү гэдэг чинь тэгээ хаанч үйлчлэх юм дээр нь яг хүсчихвэл тэгээд би бол хаанч сурсан окей юм болов л гэж бодож байна. Яаж нааша шууд хэлээ сайн сураад ирэх үү энэ төргээд тэрэн дээр бол би ер нь тэгж хэлмээр байна. Нааша ер нь эхлээд нэг ирээд үзсэн дээр болов л гэж бодож байна. Тэгээд герман ч бас ер нь зарим талаараа айгүй чанга орно. Тэгээд зарим талаараа гэдэг нь нөгөө бичиг баримт бүрдүүлэх юм уу те эсвэл энийг одоо юу гэж хэлэх юм болоо бичиг баримтны асуудал аюу ихтэй. Тэгэнгүүт л нааша шууд их сургуулаар ирнэ гэдэг бол амар их ажил болно. Тэгээ ерөнхийдөө би бүр өөрөө би яг энд одоо их сургуульд орох гэж 2 удаа ерөнхийдөө try хийж үзсэн. Тэгэхэд бол бас би өөрөө энд байгаад нэг жоох юм мэддэг ч гэсэн бас шантармаар байсан. Яг үнэндээ. Бичиг баримтнаас нь болоод яг ингээл юмаа бүрдүүлэл явж ин дахиад нэг шинэ юм гараал ирнэ. Яг тэр нь яг юу юм мэдгүй хаанаас очиж авах юм те. Тэгэхээр тийм хүндрэлтэй асуудлууд юу байна. Ausbildung ч гэсэн бас юу жоохон хүндрэлтэй. Зарим нэг тийм бичиг баримтны тал дээр те. Тэгээд Монголд байгаа хүн Германыг яг ямар гэдгийг би үнэхээр яг хэлэхэд төсөөлж чадахгүй гэж юу бодож байна. Тэгээд аль хотод ирэхээс аль мужид ирэхээс шалтгаалаад бүх юм нь өөр. Тэгэхээр наашгаа ер нь ирээд нэг үзээд ямар шуухан байд юм байна гэдгийг
олж мэдээд тэгээд дараа нь би яг чин сэтгэлээсээ энийг хүсэж байгаа юу гэдгийг олж мэдсэн би зүг болов гэж бодож байна. Тийм. Тэгэхээр оперер ирнэ гэдэг бол аюу амархан зам ирнэ. Маш их юм. Тэгээ энэ дээр ирээд дараа нь үнэхээр цэнийгээс сурцсан байсан ч гэсэн оперер ирчих болно шүү дээ. Харин ч илүү амар байх. Гэрийнхэнтэйгээ маш сайн ойлголцсон. Тэ ингээд гадуур явсан ч гэсэн бас нэг юм ойлгочихно. Тэгээ энд сурж байгаа зөндөө оюутнууд байгаа, оос бэлдэн гэж байгаа зөндөө хүүхдүүд байгаа. Юу нь яадаг юм бэ гэдэг ер нь тэр талаараа туршлах өргөмжлүүлсэн дээр болов гэж би бодож байна. Нэг жил алдах гэж би бол хэлэхгүй. Оперер хөтөлбөрийг. Тийм ер нь маш их юм сурна гэж бодож байна. Өөрөөсөө ер нь ирээдүйд аав гэж болно шүү дээ бид нар чинь. Тэгэхээр тэр тал дээр бас хүүхдийг яаж хүмүүжүүлэх үү гэдэг ер нь айгүй их туршлагатай бас юм шиг санагддаг. Тийм. Тэгэхээр би ер нь яагаад явж болохгүй гэж хэлэнтэй. Яг уу зүгээр нэг опероос сайн дурын ажил руу ер нь хэрхэн яаж шилжсэн бэ гэдэг талаараа жоохон дэлгэрэнгүй процесс энэ яриад өгч байна. Би оперэд дуусахдаа би Б нэгтээ дууссан. Нэгтээ ирсэн юм. Гэмэд тэгээд сураад оперэд дуусаас 3 сарын өмнө Б1-ийн шалгалтыг өгөөд тэнцсэн. Тэгээд Б1 тэгээд боцсон л доо. Би яах вэ гэд. Тэгээ авс бэлдэн хий гэж бодоод уг нь бодож ирсэн юм. Тэгээд цааш шиг нэг хүмүүсээс сурчдаг ч юм уу гэж бодоод их сургуульд тэгэнгүүтлээ зааж би авс бэлдэн гэхлээ болий. Тэгээд энд үргэлжлүүлж хэлээ сурангаа хажуугаар нь өөр юм хийгээд тэгээд наашаа нь Франкфурт руу нүүж ирсэн. Миний хийсэн болохоор яг FSJ яг биш. Яг өөр. BFD гэдэг тийм Bundesfreiwilligendienst гэдэг одоо мужийн харайны тийм юм гэх юм уу. Яг ингээд нарийн юуг нь тайлбарлах юм бол жоохон өөр болчих. Гэтэ нэх амар ялгаа бол байхгүй. FSJ, BFD хоёрын тийм. Тэгээд тэн дээр болохоор би Sozialdienst Frankfurt гэдэг компанид ажилласан. Тэр нь болохоор юу хийдэг вэ гэхэлэр бас аюул сонирхолтой. Би аюул юунд дуртай байсан тэр ажилдаа. Тэр нь юу вэ гэхэлэр нөгөө асаргаа суглгаа биш. Тийм өөр ямар нэг тийм нэг эмнэлэгтэй холбоотой биш. Гэтэ тэр нь болохоор нөгөө ганцаараа байдаг хөшчүүл тэгээд эрүүл мэндийн ямар нэг асуудалтай хүмүүс. Энэ хүмүүст одоо олгодог тийм нийгмийн туслах гэх юм уу? Тэгээд тэнд нь би юу хийх вэ гэхэлэр өдөрт би нэг айлд 2 цаг очдог байсан. 2 цаг тэгэхээр өдөрт би 3 айлд очдог. Дундаа нэг цагийн нэг очих газар хүртлээ ингээд очих газараа одоо нэг газараас нөгөө газар руу очих хүртэл хугацаа эсвэл би дунд нь пауз хийж болно тий. Тийм. Тэгээд 2 цаг байхдаа би нөгөө айлдаа одоо нэг хөгшин имээ байлаа гэж бодоод хүүхдүүд нь байдгүй ч юм уу эсвэл гав ганцаараа байдаг тийм хүмүүс их байдаг байхгүй. Герман Европт ер нь Герман тэр хүмүүс би юуг нь хийж өгнө хүнсийн цуглуулж өгнө эсвэл цуг дэлгүүр явна хаяа нэг гихтэн жоохон юм хийж өгнө заримдаа бүр хоол мохолч хийж өгнө тэг гарч нөгөө нэг элдв янзын захиа махаа ирсэн байна уу юугийн шалгаж өгнө тэр хүмүүс ч нөгөө нэг чадахгүй алхаж одоо хөшөрцөн 80-д гарсан хүмүүс ч юм уу жишээ нь дараа 90-д гарсан хүмүүс ч байсан. Тэгээ ер нь байсан тэр нь айгуу тачгүй ажилланаад л би айгуу гоёш бас гоё байсан. Тийшээ нөгөө нэг хүсэл опероос яг шилжээд хүсэлт өгөхөд материал энтер нь ер нь төвхтээс нүү ямар байсан бэ? Гэхдээ тэр бол юм гайгүй. Баяр тэр ганц хоёр өөрийнхөө хувийн мэдээллийг ягаал нэмдэрдэг энэ төрийг л тийм юм да явуулчихдаг юм. Угаасаа санаас нь тэгэл нэг ярилцлагын цаг өгөн тэрэнд нь очиж уулзаад тэгэл болно. За тэгвэл Ausbildung руу одоо ер нь л орё те. Одоо яг хиддэг жил нь
Нэг хичээлийн Одоо би эхлэж байгаа. эхлэж байгаа юм Одоо би эхлэж байгаа гэсэн. тийм. Тэгээд тэрнээс яг Ausbildung-аас өмнө одоо би саяхан шийдвэрээ гаргах ерөнхийдөө байж байгаа. Тэгээд хийх газараа ерөнхийдөө олцсон. Ажлын ярилцлаганд орсон. Тэгээд одохгүй нэг 14 хоногийн практикум хийн. 2-7 хоногийн. Тэгээд тэрний дараагаас ерөнхийдөө юунд маш шийдэгдэнэ. Одоо ер нь эхлэх маань ер нь ойлгомжтой болсон. Гэтэ нөгөө нэг цуг ажиллах хүмүүстэйгээ танилцах, тэгээд жоохон ойртох ерөнхийдөө юм хийж байгаа. За энэс өмнө болохоор би Ausbildung хийхгүй гэж шийдээд 2 удаа их сургуульд материал өгсөн. Дармштадтын техникийг сурвал гэсэн үг. Франкфуртээс ойрхон 20 минут бооны очиж тийм хот байдаг. Тэнд эхнийхтэр нь би бичиг баримтан дээр алдсан. Тэгээ бас жоохон цаг алдсан. Тэрнээс болоод чадаагүй. Тэр нь өнгөрсөн жилийн 4 сард юм байна. Тэнгүүлээ тэрнийхээ дараагаас шууд дахиж бичиг баримтуудаа нөгөө нэг алдаагаа татахгүй шүү дээ. Бүх юм окей болгоод цагт нь явуулаад шалгалтандаа орох юугаа авсан. Илгээ. Шалгалтандаа орсон. Тэгээ унсан. Тэгээд за ер нь бачи. Тэгээ яг энэ ер нь цаг алдаад байгаа юм байна. Тэгээд сүүлийн хэдэн жил ер нь юунд ойрхон байлаа, юунд дуртай байлаа гэж бодоод ер нь Ausbildung хийх шийдвэр гаргасан байгаа. Тэр нөгөө өгж байгаа шалгалт нь яг ямар хуу шалгалт гэдэм бол яг тийм тухайн мэрэгжлийн юуных юм уу эсвэл энэ болохоор би шууд их сургууль руу орж болохгүйсэн. Одоо шууд нэгдүгээр курсээс гэх юм уу? Тэгээ тэрний өмнө бэлтгэл коллеж гэж байдаг байхгүй яг их сургуулийн хараа. Нэг жил студент коллеж гэдэг байгаа. Тэгээ нэг жилийн тийм. Тэрэнд дотроо курсүүдтэй техникийн курс, бизнес, нийгэм чөлөөтэй ямар ч нэг тиймэрхүү 4 курс байгаа. Би тэгээд өөрөө нөгөө инженерээр явъя гэж бодож ирсэн. Ганц тиймдээ сонирхолтой байсан. Тэгээд тех курст нь техникийн курст нь шалгалт өгсөн. Би болохоор ерөөсө герман хэл математик ойлгосон. Тэгээд их сургууль болгоны тэр үндсэн вебсайтн дээр нь жишг даалгаврууд нь байгаа. Тэгээд ер нь тим юмд орох жоо бүгд хэлэхэд жишг даалгавраасаа дахиад 2-3 давуулж сайн бэлдээр явж зөвлөмөр. Тийм шалгалтны жишг даалгавраасаа яг үндсэн шалгалт бол нэлээд хүнд орчихсон. Ерөнхийдөө. Тэгээд герман хэл нь яг ерөнхийдөө ойрлцоо. Нэг герман хэл сайн болвол тэрийг амархан хийчих. Тэгээд надад герман хэл нь easy байсан гайгүй. Математик нь яг миний төсөөлж ирсэн бэлтгэжсэн юмнаас арай 2-3 шат баг дээр орчихсон. Шалгалтын хугацаанд 40 минут. Тэгээд 8 бодлоготой. Нэг бодлого нь 5 минут орчин гэсэн үг. Тэгээд 4 даалгавар нь геометри байсан. Тэгээд ер нь тэр нуусан математик дээр. Тэгээд мэдэрдэг шүү дээ. За би энэ шалгалтанд уншлаа гэдгийг. Тэгээд амжихаараа хийсэн. Тэгээд эргээд унсан байсан. Дахиад ер нь хөө Ausbildung дуусчихад хүсэлт. Би айгу том өөр шийдвэр гаргасан юм. За. Би юуныхаа хажуугаар сайн дурынхаа ажлынхаа хажуугаар би ресторанд толгоонд ажилладаг гэсэн юм. Тэгээд айгу таалагддаг надад. Хоол хийхтэй оройны одоо сервис одоо том менюн дээр ажиллах тий. Тэгээд ер нь трийгээ би ойролцоогоор баг жил хагас юм практикумаа хийсэн. Удаан хийсэн биш үү? Тийм. Одоо би бас яг ерөнхийдөө трийг хийгээ явж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг нэг сургуулийн шалгалтанд унаад тэгээ би бодсон л тоо. Би ер нь болох уу яах уу гэх. Тэснэ цаа
юу хийх, хаус бэлдэн хийх дөө. Тэнгүүл дахиад нөгөө юугаар хийх үү гэдэг асуулт ч гарч ирж байгаа. Ааха. Тэгээ яг за техник юуныхаа чиглэлээр явлаа. Явцсан ч нэг л биш яг хүсэхгүй байна цаанаасаа. Тэнгүүтлээ за би ч одоо сүүлийн хэдэн жил хаана хамгийн ойрхон байлаа гэж бодсон чинь яг нөгөө гастрономийн салбар байгаа байхгүй. Тийм ресторан сервис үйлчилгээний юм. Тэгээ би өөрөө ч дуртай тэгээ бодсноо яагаад болохгүй гэж те. За ер нь тогооч болъё гэдэг. Шийдвэр гаргаад. Тэгээд ажилтдаг байсан газрын ахлах тогоочд хэлээд. Тэгсэн чинь манай ахлах тогооч нөгөө айгуу юугаар хэлж авсан. Сайн аа. Тэгээд тэгвэл би чамайг нөгөө нэг өөрийнхөө мэддэг тийм сайн ресторануудад би чамайг яагаад. За баярлалаа. За надад бас нэг сонирхсан асуулт байна. Ер нь аялж гин үү иш тийшээ аяллаа сонир сайхан байвал хаалцаач. За аяллаа сонир сайхан юм бол за Берлин орсон мэдээж. Яг Германы ер нь том хотууд руу ер нь очсон. Тэгээд Европт болохоор би ерөөсөө Амстердам л орсон байгаа одоогор. Тэгээд Амстердам руу ч нэг 3 очоод ирсэн. Тэгээд ер нь Европ айгүй гоё ер нь би хүмүүсийг айгүй хэрж үзээсэй гэж боддог. Тэгээд Германы хотууд гэсэн юм ингээд очих болгоно өөр шиг юм. Өөр газар ирсэн юм шиг. Жишээлбэл манай Франкфурт ингээл тэгээд Америкт байгаа ч юм шиг те, Нью-Йоркт байгаа ч юм шиг өндөр барилгатай те. Тэгээд хашаа Берлин рүү очиход Берлин ч бас нэг өөр гадар юм шиг. Европ боёо ер нь Азиас шал өөр яг нэг эсрэг тал нь. Харин хүмүүсийн дайж байгаа ч гэсэн ер нь тийм байгаад байдаг шүү дээ. Тэ. Тэгээд нөгөө одоо манай Аз ч яг нэг юм амар божгсон байхгүй. Харин тийм л. Ер нь яг миний анзаарснаар ингээл бүх юм ингээл нэг юм жоохон яарав те ингээд цагтаа ингээл бүгд уралдаал ерөөхдөө тийм. Европ болохоор нэг тийм биш санагдсан. Энд аягүй гоё тийм ер нь чийл. Яг тэ хийх ёстой юмнуудаа яг хийдэг хүмүүс нь. Гэтэ жоохон удаан. Гэтэ яг хийдэг. Тийм. Тэгэл ер нь аягүй тайван байдаг. Хэлгээд. Тэгээд санаашаа аялж байгаа хүмүүсийг хэлэхэд том хотуудын үзэхээсээ илүү гоё жижиг хотуудын үзэсэй гэж бодож байна Германы. Айгу тийм гоё үзэсгэлэнтэй хотууд байгаа. Жижиг мөртлөө тий. Тийм жижиг мөртлөөс хуучны ямар нэг ордонтой ч юм уу эсвэл тийм архитектур нь гоё, эсвэл түүх нь гоё, нэг эсвэл дайны хөлт нэрвдээгүй хотууд зөндөө бас байдаг байхгүй. Хоёрдугаар дайны төгсгөлөөр чинь Герман ч ер нь ихэнх хотууд нэг том хотууд нь бүгд нөгөө бөмбөгдүүлээд юу болоод бүгд ер нь шинээр баригдсан. Тэнгүүд л зарим нэг дайны хөлт нэрвдээгүй хотууд байгаа. Тэдний яг нөгөө юм аа. За нэг юм бас зөв сонирхолтой санагдаж байна. Одоо Бапероор яваад Германд очиод ер нь за угаасаа ингээд даваа талууд бол зөндөл байгаа шүү дээ тий. Тэрнээс гадна яг хувь хүндээч гэдэг юм уу? Хувь хүний хувьд ер нь яаж өсөж дэвшвэ? Яг одоо ингээд шууд хэлнэ гэхлээр толгомдож байна. Тэг яг нэг буухгүй байна. Гэтэ ямар ч хэл бол сайжрал явж байгаа юм ч байсан. Тийм. Тэг ямар ч юу хүсэж байгаагаа ерөнхийдөө олсон. Тэг яг юу надад гой санагддаг вэ гэдгийг мэдсэн. Тэг. Тэгээд яг мэдчих ер нь ирээд тодорхой хэмжээнд ер нь өсөж дээшилсэн л байх. Тийм. Нэг сэтгэл зүйн хувьд ч гэсэн би даг чадвар таблаа тэ зөндөө юм доош тэдний хувьд бол ерөнхийдөө аюу дээшилсэн гэж бодож байгаа. Яг ингээд барьж аваад хэлэх гэхлээр бас жоохон юм байна. Толгомдож байна. Гэтэ ер нь л хаач хинч тэ гадаадад тэгээд хэлчих юм. Гадаадад байхлаар ер нь бүх тал дээр аюу дэвшилдэг. Тэм нөгөө survival skill юуг сайжраад юуг яаж хийх үү тэгээд ингээд нөгөө нэг илүү бие даах чадвар нь сайжраад
тэрнийхээ хажуугаар сэтгэл зүйн байдал нь ч гэсэн ерөнхийдөө айгүй дээшилдэг гэж би боддог. Тэгэхээр би ер нь залуу хүмүүсийг ер нь хатаад явж үзээсэй л гэж боддог. Нөгөө ганцаараа байх гэдгийг утгаар нь ойлгодог байхгүй. Яа эн чи яг ийм юм байдаг юм байна гэд бодоод ингээл Монголд ингээл ганцаардж ийн гэсэн хүмүүс байдаг шүү дээ. Би л тэрийг худлаа гэж хэлмээр байна. Наадах чинь ганцаардл биш шүү. Яг өндөөгүй гэж. Үгүй яг ганцаараа байна гэдэг чинь өөр. Хаач чиний талын хүн байхгүй. Яг чи л байгаа гэхэлэр бас. Тэг жоохон хэцүү юм тэр тал дээр. Гэтэ би өд энийг хүмүүсийг зураас айл гэж бодож байна. За тэгвэл тэр чинь одоо оперер явахгаа сонсож байгаа тий ийм хүмүүсээ ер нь бол байгаа шүү дээ хоёлынхны яриаг сонсон. Тэгэхээр тэр хүмүүст хандаад зөвлөмж гэх юм уу? Хэлүүлэх гэж үү? Тий. Хэлээ сайн сураарай. Хамгийн түрүүнд хэлэх юм чи ерөөсөө хэлээл сайн сур. Тий. Яг өсөж байгаа бол чин сэтгэлээс өсөж байгаа бол тэр хэлээ яг чин сэтгэлээсээ сураарай л гэж хэлмээр байна. Хэлтэй бол энд боломж зөндөө бий. Хин ч ерөөсөө ямаг дээрлэхгүй. Тий. Яг хэлтэй байвал хаач очиод юу ч ярьж чадна. Тэгэхээр өөрийгөө бүрөө ойлгуулж чадна. Тэгэхээр энд ойлгох хүмүүс чамаг зөндөө баг. Тэгэхээр хэлээсээ сурчих. Би угаасаа ирээд хэлж байгаа нэг чих жонгохгүй жоохон 2-3 сар болно. Тэр бол нэг сэтгэл зүгээрээ жоохон доктортой байлгаад яачих юм бол тэгээ ер нь тэгээ цааш тавах чинь олно. Тэгэл энд хүмүүстэй танилцсан, шинэ орчинд орно. Хүмүүсийн зөвлөгөө авна. Энд дэд хүмүүс чинь тэгээд тусах хүмүүс зөндөө байгаа тий. Мэдгүй чадахгүй юмудаа асуугаад нэгэндээ туслаад дэмжиж явах юмуд бас байгаа. Тэгэхээр нэг амар ах юм бол байхгүй шүү. Тэгээ яг шийдсэн бол тэгээд тийгээд үз. Тэгээд бидгүй би жил алдна, 1 жил алдна гэхийг би бол үгүй гэж бодож байна. Яг алдна гэж харууд алтан л та мэдээж тий угаасаа хийх юм байхгүй ч юм уу тий эсвэл ирээл за би зөвхөн зүгээр л энэ хүүхдтэй ингэж байж байгаа л 1 жилийн өнгөрөөч гэх юм бол угаасаа л 1 жил алдна. Тэрний оронд харин за надад ингээд 1 жилийн нэг ийм цаг гараад ирлээ. Би энийг яаж актив зөвөр өнгөрөөх вэ гэж бодож чадах юм бол жил алдахгүй байхгүй. Тэгээд тэнд бусад юмнуудаас хөндөөрөөд арай өөр шинэ юм сурдаг ч юм уу. Жил гэдэг чинь аюул хугацаа шүү дээ. Арай өөр юм сурдаг ч юм уу. Тэ шинэ юм олж мэддэг. Эсвэл өөрийнхөө нэг ямар нэгэн чадварыг илүү сайн хөгжүүлдэг. Тэ алдахгүй гэж харуул жил алдахгүй. Алдна гэж харуул угаасаа л алдна. Тэгэхээр нөгөө юу бодож байгаа тэрнээс шалтгаалах бах та. Мэнда тэгээд Германы нэг сул талыг хэлэхэд жаахан удаан шүү. Ер нь. Тийм. Одоо шилбэл нэг банк тийм процесс нь юмны процесс жаахан удаан. Банкн дээр ч юм уу эсвэл нэг эрүүл мэндийн даатгалын асуудал ч юм уу. Тэгээд нэг Ausländer Behörde гэж нэг газар бий. Тэрний үгээр гэхэлэр нөгөө гадаадын иргэн хараад. Одоо тэр айгуу удаан. Тэгэхээр ирсэн болвол хүмүүсээс асуугаад цаашдаа яах вэ гэд бичиг баримтуудаа эхнээс бэлдээд тэгээ ер нь баг бүх юмыг хагас жилийн өмнөөс эхэлсэн зөвшүүл гэж хэлмээр. Тийм. Тэгэхээр тэр тал дээр жоохон сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жоох удаан алуулчдаг ер нь. Гэтэ ямар ч юм ч өгнө, хийж өгнө. Гэтэ айгуу. Тэрийг бол ер нь тийм тэрэн дээр жоохон бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тийм. Тэгээ ер нь айгуу жоохон төвчээр шаарц уран зарим юм дээр ингээд жоохон чирэгдэлтэй. Юм удаан байдал тий. Эсвэл нөгөө нийтийн тээвэр нь байнгын хоцрох, туслагдах тий тиймэрхүү тохиолдлууд бол зөндөө. Одоо намайг хамгийн их стрессдүүлж байгаа юм одоогийн байдлаар бол тэр байна. Нэг метронууд нь туслагдана, байхгүй болно тий. Тэрнээс болж их бензин юмнаас хоцорно, эсвэл оройтож гэртээ харна.
Зөв такси дэж мөнгөөрөө шатна ч юм уу тий. Аа. Тиймэрхүү юмнууд байгаа. Тэгээс нэг гоё мэдээ хэлэхэд За тэгвэл өнөөдөр ингээд цаг гаргаад одоо бүтэн цаг ярьчлаа шүү дээ хоёлаа тий. Амьдралынхаа үнэт нэг цагийг хамт зарцуулсанд маш их баярлалаа. баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье.